Улаанбуудаг болсон чи өөр гаврыг ардаа. Нүүр амнууд битүү шогоо. Хашаа. Зээ. Онгуудган тохирсон үүд хаалган тэгшилсэн. Өргөө цагааг ардыг танаа мөн согдсон мөргмээ гэж байгаа шүү. Нэр өдөр ажлаа хурдан дуусгачлаа шүү тийм ээ. Харин тийг. За найз одоо ажлаа удаа доо. Хашаа. Миний найз харин нэг ажил төрөлд орох юм бодно байгаа. Тийм ээ? Тийм ээ. Яа. Гаалын чи өөрөлдгөө. Сайн мэдхэнэ үү? За тояа өсгөө. Хотоос ирсэн найзтай ихнэр явахтлаар яаж өөр ингээ ороод ирэх гэж аа. Тайлц миний найз. Нөхөр чинь. За хишгийнх юу амар. Бадамгаа байгаа юм лөө? Бадамгаар яах гэж байгаа? Мөнгө дутуух юм аа. А байна. Энд чинь нөгөө дэлгүүрийн дижитмагийн уйланхад юм уу? Ямар том болсон. Харин ёстой сайхан өсгөө болсон байгаа биз. Манай энтгийн хувийн мал эмнэлэгт туслах ажлаар ажилтдаг. Тэгээ аав ээж тойрхон ингээд энэ жил сургуультай яваагүй юм лээ. Өө, хашаа. Нэрэ гангар болдо түүцээ түрээслүүлнэ гэж хэлээ. Чи тэрийг түрээсэлчээч. Уу ядаж яг манай сургуулийн урд тэгээ гэр хороолд ойрхон хүүхдүүд бужигналдаа тань ашигтай юм шүү. Би ихний удаа чамд багш нарын цалингийн зээлээс хэдэн үрэг зээлээд өгч. За та хоёрын түүсэр амьдрал гэдэг чигтэй. Цаашил дижитал техникийн том монопол байгаа шүү дээ. Бизнес төв штэ. Том жижиг нь хамаагүй штэ. Хамгийн гол үйлчлэгч нартай хурдан шуурхай боломжийн үнээр үйлчилж ивэл тэгэл болоо штэ. Тэгээд жирэн бизнес хамгийн гол нь байршил байдаг байхгүй юу? Байршил сайтар бизнес хийгээд тэгэл бүх юм окей. Тийм биз дээ. Өнөөрэ цаад гангар болдоо чинь аваа том дэлгүүр барьна гэж шүү. Аваа хэднээр зогсон юм шиг байгаамаа. Уг нь боломжтой дээ. Тэгээд ээж дэлгээр ядар нэнэ тэрийг өгдөөд аваад
За сайн хамарсан. Сайхан уу сайхан. Миний хүү одоо би явдмаар юм доо. Өдөр шөнөгөл энд ингэж суусараад бүр ядаргаад тосчул яана даа. За ямар ч гэсэн нэг ажилтай болоод тавлаа. Ордны юм би дааж ажил хийж байгааг болохоор сайхан юм шиг. Нэг том дэлгүүр эзэн болсон юм шиг санагдах юм байна шүү дээ. Ээж нөгөө тэрэнд нь дургүй л байх. Уг нь хагас дотор сурсан ч гэсэн тэр суралцсан мэрэгжлээрээ ажиллуулаг нь дээргүй юм минь хөө. Өнөөдөр төвд маргааш их дэлгүүр өгдөг үстэй. За ээжний хойдоо. Тэ сайхан хоол ид. Цаагаа сайн уугаар. Хөө. За эхлээд амсгаж байгаа дарч. Ахыг нь хасаа шашаа гэдгийг. Юу гэнэ шалгоноор гинэ? Гэр хөөжлээ тамиг гэдээд гинэ. Цаац. Ямар тэр. Ма. Энийг ээждээ мөнгө авах гэж хэлэр заяа. Ай! Бөөс чи хүнд айлаач. За, наа зэрэг байна. Юу вэ? За босоо. За, би чамаас хэдийн асууна. Хаяа, анхааралтай сонсч. За, нэгдүгээрт чамд бизнесийн төлөвлөгөө бий юу? Хоёрдугаарт санхүүгийн орлого зарлагын тооцоо. Гуравдугаарт хэтийн төлөв эрхэм золилт гэдэг чинь байна уу? Өнөөдөр ч юу болов? Баган дайрч шахаад том нь асуултаар болоод байх чинь. За, өчтөр би жаал амшлаа. Тэгсэн чинь миний уншсан номон дээр жижиг том ямар ч бизнес эрхэлдэг бай. Бизнесийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэр ч битгий хэл. Одоо чиний бизнес хаа байна? Харин 3-5 жилийн дараа хаана ямар болохыг тодорхойлж эрсдэл боломжийг тооцоолох замаар дээшээ дэвждэг гэж байна. Өөр биш үү? Борлуулалтын үр зарлаг, орж гарах төгрөгийг найдвартай нарийн сайн бүртгэж байж мөн бизнестэй шин санаа шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шүү. Чи яг дижитал чиг сануулчлаа. Бүр 1993 оны өрөө хүртэл гэсэн шүү дээ. Зөв шүү. Чиний над мундаг онлоор минимум түүцийг битгий дараа хичээрэд.
Дэжтэй багцын зөв шүү дээ. Чамайг харахад нэг их бараа зарж, нэг их худалдаж авсан хүн нарийн тооцоолж бүртгэж байгаа байхгүй байгаа үсттэй. Юусоо ингэ. Юусоо штэ. Чи намайг биш. Миний бүх юм энэ компьютерт байгаа. За, өгсөн чинь нэг ажил байна. Хоёулаа гарч ир. Ууд нь ороо байгаа юм шүү. Ууч. Нөгөө танаа нэг имэйт юм ба штэ. Чи гарахгүй цаа. Тэрний орнд гэж дараа. Яа. Нүгэ хийх шүү дээ. За минийх үү. Одоо өөр ингэс ажилтай ууж. Гос яах вэ? 5-3 төгрөгтэй болж л байна. За, ээж намайг дандаа жаахан хөвчих санах юм. Би мэдчихэл байгаа шүү дээ. За. Гадаа идэх зүгээр байгаа. Минийх үү. Ээж нь чамайг ажаад байхад энэ хүмүүс чи бараагаа хамаагүй зээлэр өгöd ах юм аа. Дараа нь тэр хэдэн төгрөгөш олж аавна гэж бөөн ажил болно доо.
Ээж нь тэрүүнд нь бүр санаа зовоод ах юм. Хүмүүс мөнгө өгөхгүй бол авахаар зөндөө байгаа шүү дээ. Дими юм санаагаа их зовоолдоо. За, орой. Босноо. Сүүдээ. Гарсан уу? Асан. Одоо сайхан гарч. Бид нар бас тэгвэл унтраач уу? Энэ яг гал дээр байгаа юм шиг л ер нь галаас ингээд авчгаар л хөрч. Тийм үү? Тэгээ халуун байгаа бах би. Манайч аппетитагийн биелэг юм болж байгаа. Гойхож байгаа ч тийм. Түмэлтэй гэдэг байхгүй юу? Тийм үү? Галик сайн. Чиний хэчин сэтгэлийн хайрыг чиний нэрийг хэлэхдээ ч мэдрэн би чивчмээгүй хорвоо аяндаас ирж хүсэн Чи бол ерөөсөө бүтэхгүй юм дөө. гавчирлаа чимэн тэр үед дэргэд минь байлаа Чамтайгаа байх хичнээн Надаас болохгүй сугар тав. Гайвуу зумахгүй тав. чиний нүд рүү ширтэхтэй ч мэдрэн Өдөөс хойш Молонгийн гочоотой нэг очоод уулзаад хаарай. орчлон хавраа илгээхтэй Намайг хайрлах чамайг би авчирч чи миний хайрыг эхлэж Догдолсон зүрхээ цагаан хүн гэвэл тунлагхан нурaan чиний сэтгэл дотхон сэтгэлээ харин цэцэг гэвэл тусалтай борон чиний хайр бидэн хоёрын энэ хайр хэзээч хурахгүй үнэнч хайр мэдсэн зүуд минь битгий надаас холдосоо амруудыг чардаггүй хайр минь энэ юм болохоор амтрахын энэ чамайга насан туршдаа өглөө бүхэн мандах наран шиг өгсөн хайрандаа би жаргалтай үнэн худлын дунд чамдаа итгэсэн үргэлж дурсан